Netflix-ийн Physical Asia нэвтрүүлэгт амжилттай оролцсон Монголынхаа багт маш том баяр хүргье. Монголын талаар яриа бүр хаасайгүй явж гин. Тэгээд би яг юу болсон 2 дугаар байранд орсон. Тэгээд яг яаж оролцсон, ямар тэмцээн ямар байсан гэдгээс илүүтэй яг энэ тэмцээний ард ямар эффект гарах вэ? Энэ тэмцээн яагаад биднэрт чухал юм бэ? Яагаад Netflix-ийн энэ шоу монголчууд орох болсон юм? Яаж Netflix-ийн энэ том шоу Монголын багийг, Монгол баг тэмцэгчдийг оролцуулах болсон бэ гэдэг талаар ярих гэж бодлоо. Netflix шоу яаж тамирчдаа сонгосон, Монголын багийг ер нь оролцсон бүх багийг яаж сонгосон, тэгээд ямар шалгуураар орсон зэргийг яг ярьж байгаа ярилцлагын сонссон. Монголын нэг продюсер яг эхний сизонг үзээд яг энэ шоунд Монгол Солонгос хоёрыг оруулвал ямар вэ? Монголын бага үнэхээр харахыг хүсэж байна. Монгол хүмүүсийг энэ тэмцээн дээр харахыг хүсэж байна гэж маш их хүчтэй тийм хүсэл төрсөн гэж байгаа. Тэгээд тэр хүслээ барьж аваад төсөл болгоод Netflix шоу руу явуулсан байгаа монгол хүн. Тэгсэн чинь Netflix-ээс хариу авсан. Бид нар аль хэдийн 3 дугаар сизнаа бичиж байгаа. Энэ эхлэхээр болсон. Тэгээд 3 дугаар сизон дээр болохоор Азийн багуудаас оролцож байгаамаа. Монголын багийг урьж байна гэд тэгж анх Монголын багийг урьсан маа. Тэгэхээр яг зүгээр юучгүй оргуу хоосноос Монголыг оруулъя гэд оруулаагүй. Монголоос гадна зөндөө олон том Азийн улсууд байгаа тийм үү? Вьетнам, Хятад, Лаос, Камбож, өөр хаануудын Малайз ч гэдэг ч юм уу зөндөө олон Азийн улсууд байгаа шүү дээ. Тэр дундаас Монголыг яг оруулахыг хийслүү тэр нэг монгол хүний монголчуудаа харъя гэсэн хүслээс үүдэлтэйгээр энэ бүхэн боломжтой болсон байна. Тэгээд дараа нь очраахын ярилцлаган дээр болохоор би яг Netflix-ийн эхний 2 Physical 100-ийн эхний 2 сизнийг үзчихэд яг энэ шоунд би ч гэсэн орж болох юм байна. Яаж орох вэ гэж толгонд нь бодол орж ирсэн гэж аахгүй. Тэгээд тэгсэн чинь яг өөрт нь мессеж ирсэн гэж санал тавиад та оролцох ийм шоунд оролцох боломжтой юу гэд. Энэ бүхэн зүгээр л coincidence буюу тохиолдлын зүйл байх ямар ч боломжгүй. Тэгэхээр би яг энэ юу хэлэх гээд байна гэхээр бид нар яг чин сэтгэлээс ямарваа нэгэн зүйлийг хүсэж зорих юм бол боломжгүй гэж бодсон зүйлийг ч боломжтой болгож болдгийм байна. Яг үнэндээ боломжгүй зүйл гэж бараг байдгийм үү гэсэн асуултанд би яг хувьдаа хүрсэн байхгүй. Аливаа зүйлийн яг тайминг буюу цаг хугацаа нь таарна гэж яг байдаг юм шиг санагдаад байгаа. Монголчууд бидний хувьд яг нэг сэрэх цаг нь, нэгдэх цаг нь, ухаан орох цаг нь яг ирсэн юм шиг надад санагдаад байгаа л да. Тэгээ сүүлийн хэдэн жилүүд чинь бид нар зөндөө хэцүү юмыг үзлээ штэ. Тэр манжийн дарлалаас хойшоо монголчууд дандаа л Монгол гэсэн бүхнийг мартаж ирсэн, монгол хэлээ хүртэл, монгол бичгээ хүртэл хайсан, монголчуудын хэрэгэлдэг юм нь өөрчлөгдсөн, дээл хувцс өмсгөө болсон, нүүдэл хийхээ болсон гэдэг ч юм уу. Монгол соёлоосоо хитрхи холдсон бид нар хэн гэдгийг мартчихсан юм шиг надад санагдсан. Тэгээд энэ шоугаар Монголын талаар, бүхний талаар харууллаа, Монголын хүмүүсийн царай ямар байдгийг харууллаа, монгол хүмүүсийн хүч төвчээр ямар байдгийг, хүмүүжил ямар байдаг гэдгийг харууллаа. Энэ зэрэг нь биднэрт дахиад өөрсдийг минь толдож харуулсан ийм үйл явдал болсон гэж бодож байгаа. Тэгэхээр яг манжийн дарлалаас хойш бид нар яг өөрсдөөсөө холдоод өөртөө талент харахгүй явсаар байгаад яг одоо бид нар ямар байдалд ирчихсэн бэ гэдгээ тэр шоунаас хараад бид нар чинь нэрээ ийм хүмүүс шүү дээ, бид нар чинь ийм бахархмаар, ийм нинжин сэтгэлтэй, ийм хүч чадалтай, ийм хүмүүс шүү дээ гэдэг зүйлээ эргэж олж хараад тэгээд энэ шоуг үзэхдээ бүгд уйллаа гэж юм, маш сэтгэл хөдлөлөө гэж юм, бөхсөө чангалаад Монголын багаа дэмжсэн гэж юм. Энэ бүх сэтгэл хөдлөл чинь яг бидний зүрхнээс, бидний сүнснээс гарч байгаа энэ сэтгэл хөдлөл байсан юм байна гэж би батсан. Уг нь бол би Instagram дээр short видео хийдэг байж байгаад тэгээд Physical Asia-гийн талаар ярих гэсэн чинь миний бичлэгний урт хитрхи урт болсон учраас хүн үзсэн ч яхаа үзээгүй ч яхаа гэж бодоод YouTube-д аплод хийсэн чинь айгүй олон хүн үзээд айгүй олон хөөрхөн хүмүүс комент бичсэн байсан. Энд үнэхээр их баярлж байгаа. Тэгээд надад комент бичсэн хүмүүсийн сэтгэлүүдээс хамгийн надад хүрсэн, таалагдсан сэтгэлийг би уншия гэж бодлоо. 1990 онд колоничлалаас ангижраад дараа үе маань өсөж өндийгөөд энэ дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлэн алхаж байна гэж бичсэн байлээ.
90 онд колоничлоос гарсан гэж үү? Би яг түүхийг нь сайн мэдэхгүй байгаа болохоор мэддэг хүн байвал надад хэлээд өгөөрэй. Гэхдээ яг 90 оноос хойш бид нэр ардчилсан улс болоод эрх чөлөөтэй болсны дараа яг коммунизм гэж нэг диктатор ээж автай байж байгаад тэрнээсээ ингээд холдоод эрх чөлөөг олсон хүүхэд шиг хаашаа явахаа мэдгүй, хэнийг дагахаа мэдгүй, таарлцсан бүхнээ хийж зүг гэж ботсон бүх газар руугаа явж байсан. Тэгээд энэ үе маань яг арай дуусаад дараагийн үе шатанд орж байгаа гэдэгт бол би яг итгэлтэй байна. Тэр юугаач мэдгүй байсан хүүхэд янз бүрийн зүйлс туршиж үзээд одоо яг хүмүүжээд ухаан сууж эхэлж байгаа нь яг монголчууд бид нар чинь ийм хүмүүс юм байна штэ, бид нар чинь ийм гоё хүмүүс байсан юм байна штэ, монгол хүн байх чинь ийм сайхан юм байна штэ гэж бидний яг одоо зүрхэнд мэдрэгдэж байгаа энэ бодол бол маш их чухал юм а гэж би хэлмээр байна. Хин гэдгийг мартуулахаар оролцоор ирсэн ч бид буцаад хин гэдгийг санаж сэрэг цаг ирээд л байна гэж би бичсэн. Тэгээд яг бидний одоо монгол бичиг, босоо монгол бичгийг бид мэдэхгүй болохлоо. Бид нарыг ийм хувцас өмсгдөг болохлоо. Бид нарыг ийш тийшээ нүүдэл судал хийхийг манж болиуллаа. Бид нар яг суурин иргэншилт суралцаж байна. Зөндөө олон сайн талтай ч гэсэндээ муу талыг нь бид нар яг харахгүй байгаад байсан юм шиг байгаа юм. За дараагийн хүний комент болохоор яна артлын дуу амар сонсогдож байна уу? Ангууд сонсоод ах шиг байна. Өөнөрөө би хальт мультныг англиар ярьдаг болцоход муу хилээ их голдог байж үлээ. Тэгээ гинэт дэлхийн хагас нь ярьдаг хэлээр ярих нь кул үү? 3 магадгүй 5 сая хүн л ярьдаг хэлээр ярих нь гоё юу гэдэг асуулт гарч ирсэн. Гэтийнэ улс үндэстийг устгахыг гэвэл хэлийг нь мартуулахад л болдог гэдэг юм байлээ. Тэгээд одоо өвөр Монголд ямар асуудал тулгараад байгаа бэлээ? Уурчин монгол бичгийг заахаа болж байгаа сургуулиудад заадаг хүн байхгүй болсон байгаа гэж сонссон. Гэхдээ тэгэх тусам өвөр монголчууд маань гэртээ гэрээрээ улам их сурч, улам их хүүхдүүдэд өвлүүлж үлдэхийг хичээж байгаа гэсэн. Тэгээд бид нар ч гэсэндээ яг одоо хэдийгээр энэ кирилл үсэг рүү шилжсэн ч гэсэндээ нэг хүн ухамсарлаад уурчин монгол бичгээ сурыг гэж бодож эхлэх юм бол тэр хүн хүүхдүүдэд ч гэсэн тийм сэтлийг өвлүүлээд ингээд энэ зүйлийг бүр өмсөн мартахгүй байх боломжтой гэж би бодож байна. Тийм би ч гэсэндээ яг 10 жилд байхдаа нэг юм уу 2 жил монгол бичиг заалгасан, тэрнээс хойш ямар ч монгол бичиг сурах боломж байгаагүй. Тэгээд саяхнаас эхлээд буцаад монгол бичгээ сэргээж эхэлж байгаа. Яг үүндээ бидний мэддэггүй зүйл биш, мэддэггүй гадаад хэл биш учраас бид нэр сэргээхэд л болно. Огт мэдгүй хүн ч гэсэндээ мэддэг болоход илүү төхөм энэ хар гаригийн хэл биш шүү дээ. Бидний өмнө хэрэгэлсээр ирсэн хэл, зүгээр л бид нар яаж бичдгээ, яаж хэрэгэлдгээл мартчихсан. Тэгэхээр эргээд санахад бол асуудалгүй гэж би бодож байгаа. Тийм учраас хүмүүстээ монгол бичгээ сурцгаая гэж уриалмаар байна. Англи хэлээр ярих нь кул үү гэд англи хэлээр ярьдаг, тэгээд монгол хэл их хэрэггүй цөөхөн хүмүүс ярьдаг гэсэн мэн л да. Тийм. Англи хэл сурах нь яалтчгүй бидний хувьд хэрэгцээ болчиход байгаа шүү дээ. Яг гэвэл бүх мэдлэг, мэдээлэл чинь англи хэл дээр, эсвэл хятад хэл дээр, испани хэл дээр гэдэг ч юм уу энэ том орнуудын хэл дээр байгаа. Тэгээд монгол хэл дээрх мэдлэг илүү хязгаарлагдмал учраас яалтчгүй англи хэлийг, гадаад хэлийг эзэмших нь бидний зайлшгүй шаардлага болчиход байгаа. Гэтэ монгол хэлээ мартсан хүн өөрийгөө монгол гэж хэлэхэд жаахан хэцүү болчих байх. Яагаад гэвэл монгол хэл дээрх мэдлэг мэдээллүүдээ олж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Oh no. Энэ арт амар сонсогдоод байна. Өмнө нь Японд амьдардаг байсан байхгүй юу? Тэгээд Японд байдаг байхдаа яг Япон хүүхдүүдийг Япон хэлээрээ ярьж байгааг хараад, Япон аниме үзээд, Япон дуугаа сонсоод байж байгааг нь хараад амар их атаархсан. Манай Монголд ч гэсэндээ ийм монгол гоё үзэх юмнууд байдаг байсан ч бодлоос тэгээ монгол хүүхэлдэйн кино би үзэж өсөөгүй, дандаа орос зүйлс үзэж өссөн. Монгол чихэрч идэж өсөөгүй, орос чихэр идэж өссөн. Тэнгүүд яг монголоороо бахархах сэтгэл гэдэг ч юм уу бидний хувьд яг арай нэг монголоороо өсөөгүй орос школоор гэдэг шиг орос хүмүүжлэлээр явчихсан юм бэлээ. Тэнгүүд яг энэ их хэлээ хайрлна гэдгээс илүү эн чин орос хэлээр хүүхэлдэй үзэж өссөн гэдэг ч юм уу хэдий орос хэл биш ч гэсэндээ орос царайтай хүмүүсийг харж өссөн байгаад байна шүү дээ. Тийм учраас яг энэ аль нь кул вэ гэдэг дээр бидний хувьд яг гадаад хэл нь илүү юм шиг яагаад гэвэл багасаа л гадаад зүйлсийг үзэж өссөн болохоор тийм болчихсон юм байна. Тэг энийг яаж өөрчлөх вэ гэхээр бид нар л яг
монгол хэл дээр илүү их контент бүтээх, илүү их ном гаргах, илүү их тоглоом гаргах гэдэг ч юм уу ийм зүйлсийг хийх ёстой болчиход байгаа юм л да. Тэгэх юм бол хойч үе маань монгол хэл дээрээ монгол зүйлсээ үзэж өсөх боломжтой болно гэсэн үг. Тэгээд би ч гэсэн энд ийм яриад сууж байгаа хувь нэмэр болно л гэж итгэж байна. Хин нэгэн энийг сонсоод нэрээ тэнш тэгээд бодож ивэл тэгэл болоо гэсэн үг. Тийм байна да, тийм. Тэр гоё сэдв байна. Би ч гэсэн эх орноо өөрөөр хардаг болсон. Бид бусад улс шиг өндөр хөгжилтэй биш, үнэхээр өвөрмөц соёлтой улс юм байна. Гинэ. Өндөр хөгжил гэдэг нь өндөр барилгыг хилээд байгаа мó? Үнэтэй хувцсыг хилээд байгаа мó? Юуг нь хилээд байгаа юм болоо гэж айгүй их боддог болсон сүүлийн үед. Тэгээ бид нэр яг өндөр хөгжилтэй байхыг зорихоос илүү бараг өндөр хүмүүжлтэй хүмүүс байхыг зорих юм бол илүү аз жаргалтай байна гэж бодож байна. Өндөр хөгжил бол биднэрт аз жаргал авчирдгүй юм билий. Би зөндөө олон өндөр хөгжилтэй орнуудаар явж үзсэн л дээ. Би өмнө хэлсэн Японд амьдардаг байсан, Солонгост очиж үзсэн, Европт ч гэсэндээ байж үзсэн. Энэ орнууд өндөр хөгжилтэй байснараа тийм сайхан байгаа гэсэн үг бол биш юм билий. Өндөр хөгжилтэй биш ч үнэхээр өвөрмөц соёлтой улс. Яг соёл гэдэг бас яг юу юм бол? Соёл гэж яг юу юм бэ? Netflix шоугаар Монголын соёлын талаар харууллаа. Монголын гэрийг харуулаагүй, Монголын байгалыг харуулаагүй. Гэхдээ Монголын соёлыг харуулж чадсан. Тэгэхээр соёлыг хүн авч явж байгаад Монгол хүн л Монгол соёлыг авч явдаг болж таарж ийн гэж би ойлгож байна. Тийм. Тэр 6 хүний царай, тэр 6 хүний харилцан яриа, тэр 6 хүний бие биендээ гаргаж байгаа сэтгэл Монголын соёлыг ямар гэдгийг дэлхийд харуулж ийн гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр Монгол хүн та бас Монгол соёлоо тээж явдаг. Тийм тэгэхээр чин бид нар өөрсдөө Монгол соёл юм байна шүү дээ. Та өөрөө Монгол соёл, би энэ ч нэг Монгол соёл явж байгаа юм байна. Тэгээд гоё сэдвээр ярьсан байна. Ажиглаад байхад монголчууд бид хин бэ? Бидний нэгтгэх үнэт зүйл юу болохыг мэддэггүй. Бидэнд Чингис хаанаас өөр үндэсний бахархал гэх юм байхгүй. Гэтэл эн чинь 800 жилийн өмнөх зүйл шүү дээ. Ядаж байтал Чингис хааны талаар үзүүлчих олигтой кино ч үгүй. Тиймээс ч гадаад улсын дахин шүтэх үзэл улам бүр нэмэгдээд байгаа юм шиг гэд тэгсэн байна. Тийм. Гэхдээ би яг энэ Чингис хаанаас өөр зүйл ярихгүй байгааг нь би буруу гэж бодохгүй байгаа юм. Яагаад гэхээр та нар санаж гэнэ үү? Оргиолах нөгөө нэг цайцтай даалгавар дээр хэлдэг штэ. Бид нар нэгэн цагт цайзуудыг эзэлж явсан юм аа. Яагаад бид нар одоо чадахгүй гэж тэр ганцхан үг, тэр ганцхан мэдээлэл тэр 6 хүнийг ямар их зоригжуулж юуг хэлгэж чадсныг бид нар бүгдээрээ харсан тий. Бид нар эргээд Чингис хаанаа яг сайн мэддэг илүү. Чингис хааныхаа түүхийг яг бид нэр хүн болгон сайн мэддэг билүү? Бид нар сайн мэддэггүй шүү дээ. Чингисийн царайг бол мэднэ. Яагаад гэвэл хевсэн дээр байдаг. Яагаад гэвэл архин дээр байдаг учраас бид нар Чингисийн хаан царайг мэднэ. Дэлхийг талыг эзэлж ирсэн юм байна гэдгийг мэднэ. Гэхдээ яг яаж? Тэгээд ер нь бол гадаадад Монголын тэр дэлхийг захирсан 100 жилийг Pax Mongolica гэж хэлдэг байхгүй юу? Монголын инх тайван гэж хэлдэг. Тэгэхээр яг түүхэнд яг ямар үн цэнтэй байсан бэ гэдгийг ч бид нар мэдэхгүй. Зүгээр л яг нэг бид нарыг мэдэхгүй хүмүүсийн хэлсэн монголчууд ч алуурчин байсан. Хаана явсан газар хүмүүсийг алдаг байсан гэдэг гадаадынхны хэлсэн үгийг бид нар итгэж тийм итгэл үнэмшлэр одоо явж байгаа гэдэг бол бас арай биш юм шиг байна. Тэгэхээр яг Чингис хааныхаа түүхийг 13 дугаар зууныхаа үеийг түүхийг бүр цаашаа явах юм бол хүннүү сүнүүгийнхаа түүхийг бид нар мэддэг болчих юм бол хүндэлдэг болох юм байна. Бахархдаг болох юм байна. Яг тийм сэтгэлгээ байх юм бол бид нар яг нэгдэж чадах юм байна гэж бодоод байгаа. Одоогийн байдлаар яг Чингис хаанаас өөр бидний хүчтэй нэгтгэх тийм хүчин зүйл юу байгаа бол гэдгийг мэдэхгүй байна. Энэ physical Asia бол бид нарыг нэгтгсэн энэ шиг ийм үйл явдал мэдгүй хамгийн ойрын түүхтэл 1300-ны өмнө Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн гэдэг бол яалтчгүй бидний хамгийн урдаа барих зүйл мөн гэж би бодож байна. Тэгэхээр яагаад бид нар Чингис хаанаа дахин яриад байгаа юм бэ гэдгийг ойлгоод ухчих юм бол
Энэ бол хангалттай бид нарыг цааш нь явуулах тийм сэтгэлийн зориг өгж чадхаар тийм сэдв шиг надад санагдаж байна. Нэг үеийн хүмүүс л юм чин их орноо хөл дээр нь босгоноо та бүхэнд амжилт хүсье гэсэн маань. Тийм ээ. Нэг үеийн хүмүүс бид нар яг Монгол хүн байхгүй бол Монгол улс гэж байхгүй шүү дээ. Монгол газар нутаг байлаа гэд хүн байхгүй бол Монгол улс гэж хэлэх боломжгүй болчихно. Тийм учраас энэ цагийн Монголын түүхийг бид нар бичиж байгаа гэдгээ ойлгох ёстой юм шиг байнамаа. Тэгээд баярлалаа.